Орхон аймаг дахь Сомдомдын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвдрүүлэн зуурчлал нь өнгөрсөн онд 192 өргөдөл хүлээн авч 145 өргөдлийг шийдсэн байна. Үүнээс 22 гэр бүл эвлэрчээ. Харин 123 гэр бүл салсан байна. Салж байгаа гэр бүл 21-ээс 48 насныхан байжээ. Гэр бүлийн маргаан бол ерөнхийдөө эвлэрүүлэн зуршлаар заавалжгүй ордог байгаа. Эвлэрүүлэн зуршил гэр бүлийн маргаан ороогүй тохиолдолд шүүх өргөдлийг хүлээж авдаггүй. Тийм учраас одоо гэр бүл одоо энэ оны эхний улирлаар бол нийт 29 өргөдөл гэр бүл туслах өргөдөл орж ирсэн байна. Тэгээ 29-ээс 13-ын шийдвэрлэж 4-ний эвлэрч 9 дуусар болж шүүхээ хандсан байна. За ерөнхийдөө 16, 17, 18 оныг ингээд судалж үзэхэд ерөөсөө гэр бүл туслах өргөдөл бол өдрөөс өдөрт 5-10-аар нэмэгдэж байгаа. За 16 онд бол нийт 203 өргөдөл, 17 онд 187 өргөдөл, 18 онд 192 өргөдөл гэр бүл туслах өргөдлөд орж ирснээс за 128 дуусар болоод ерөнхийдөө 128-аас 150 хоорондох хэлбэрцэлтэй гэр бүл шууд гэр бүл туслагдаж байна гэсэн. Ерөнхийдөө эрдэнэт туршлага хуулиар юм иргэд хоорондын маргаан, иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, гэр бүлийн маргаан гэсэн маргаануудыг шийдвэрлэдэг байгаа. За үүнээс 40% нь бол гэр бүлийн маргаан. Энэхүү тоо баримтаас харахад гэр бүлийн эвлэрсэн байдал цөөхөн байна. Шалтгаан нь олон жил үргэлжлсэн гэр бүлийн маргаан үл ойлголцлын эцсийн шийдвэр салалт гэж үздэгт оршиж байгаа юм а. Ерөнхийдөө бол гэр бүлийг ер нь бол эвлэрүүлэн зуршилгаа 30 хоногийн дотор хэрэг маргааныг шийддэг байгаа. За иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд бол 30 хоног хангалттай байдаг. За гэр бүлийн ганцаарчилсан маргаан, гэр бүлийн маргаанд бол ерөөсө 30 хоног бодвол хүрэлцдэггүй. Гэр бүлийн маргаанд бол эвлэрүүлэн зуршлах ажиллагаан дээр ямар үйлчлэл хийх юм бэ гэвэл эхлээд бол эхнэр нөхөр хоёртой оюутан заавалжгүй бичлэг уулзна. Дараа нь ганцаарчилсан уулзлын шаардлагатай бол одоо сэтгэл зүйн нартай уулзуулдаг. Гэр бүлийн салах шалтгааныг сая би ингээд хэлж чаад судалж үзлээ л дээ. Одоо яг ямар тохиолдолд гэр бүлийн салах шалтгаан байгаад байна гэхээр гэр бүлийн гадуурх харилцаа одоо энэ салж байгаа өргөдлүүдийн 50% нь бол гэр бүлийн гадуурх харилцаа, 30% нь архитал, 10% нь сэтгэл санаа, үзэл бодол нийлдэггүй гэсэн шалтгаанаар гэр бүл цэцлэгддэг. Мөн гэр бүлийн хин нэг нь амьдралаа дээшлэх зорилгоор гэрээсээ хол явж ажиллах, гадаад руу гарч ажиллах, ууд уурхайн салбарт ээлжин ажил хийдэг зэрэг залуу гэр бүлийн салах нэг шалтгаан болдог нь судалгаагаар гарсан байна. Учир нь дээрх байдлаас улбаалан гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх тохиолдол их байдаг байна. Мөн гэр бүл салалтын 30%-ийг архины хамаарал эзэлж байна. Иймд гэр бүлийн асуудал нь хувийн шинжтэй боловч нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийг төрөөс дэмжих, хамгаалах иргэдэд гэр бүлийн боловсрол нэгдсэн зохицуулалтаар олгох, төрийн үйлчлэгийг гэр бүлд оновчтой хүргэх, гэр бүлийн асуудал эргэлсэн байгууллагыг тогтвортой ажилуулах, гэр бүл харилцаанд оролцогчдын эрх үүргийг найрамчлан тодорхойлох, хариуцлагажуулах шаардлагатай байгаамаа. Учир нь хүүхэд хохирсоор хүчирхийлэлд өртсөөр байна.